Баярлалаа. Улс орны хэмжээнд энэ үйлчлэлтийн байдал үнэхээр хүндэрч байгаа л да. Өнөөдөр их чухал асуудлыг хэлцэж байна гэж бодож байна. За Монголын мал аж ахуй бол бас монголчуудыг тижээж байгаа нэг гол аж ахуй л дээ. Мал сүрэг хэдэн хувийн өмчч гэсэн Монголын баялаг. Тэм учраас энэ үйлчлэлт хүндэрсэн үед Монголын төрөөс засгийн газраас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаад бас баяртай байна. Тэгээ би энэ гурван зүйлийг тодруулъя гэж бодож байна. Одоо өвсдөжлийн нөөцийн асуудал байгаа маа. Дөнгөж 3-ээс дуусах гэж байна. Үндсэндээ цаг бол ягаачгүй байна. Тэгээ одоо түрүү инх төвчин даргын сайдын мэдээллээр бол үйлчлэлт мал тижээж эхэлж байна. За бас хорогдож байна гэж байгаа. Тийм учраас ер нь цаашдаа засгийн газраас өвс тижээлийн нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр ер нь ямар арга хэмжээ авъя гэж төлөвлөж байгаа юм бэ? Таны дурдсан юмдаар бол нийт нэг 45,000 орчим тонн өвс тижээл бий гэж байна. Тэрнийх нэг 50 орчим хувийг одоо гаргачихж байгаа юм байна. За 50-ыг бол цагаан сарын өмнө гаргах шаардлага үүсэх бах. Тэгээ хавар бол би нөөцгүй болох юм байна гэж бодож байгаа. Тийм учраас өвс тижээлийн нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр засгийн газар ямар арга хэмжээ авъя гэж төлөвлөж байгаа юм бэ гэсэн нэг дахь асуулт. Хоёрдугаарт нь бид улсын төсвийг 17 оны улсын төсвийн тодтголыг хэлэлцэх явцад 2040 тэрбум төгрөгийн тижээлийг гаднаас оруулж ирнэ гэж тооцож тавьж байсан. Энэ тижээл нь Монголд орж ирсэн үү? Энэ зуудын хүндрэлтэй үед нь яаж энийг зохицуулж байгаа юм бэ гэдэг асуудал байна. Гуравдугаарт нь төрийн холог гişэ асуусан. Малчид одоо мөнгө байхгүй. Яг хөө тодорхой хэмжээнд хөнгөлж байгаа. Гэхдээ хөнгөлөөгөө үлдэж байгаа өвсөө худалдаж авах боломж байхгүй байна. Зах зээл дээр бол өвс тижээл бас байна. Худалдаж авъя гэхээр бэлэн мөнгө байхгүй байна. Тэгээ энийг зээлээр олгох, малынхын тоо толгойг харгалзаж үзээ зээлээр олгох юм боломжийг судалж хэрэгжүүлэх чиглэлээр анхаарах шаардлага байгаамаа. Төгсгөлд нь отрын малчтын тухай асуудлыг хэлье. Манай Өвөрхангай аймгийн Сумдууд, Урагшаа, Дунд говийн Эрдэнэ далай, Сайхан овоо, Өмнө говийн Мандлоо сумдад өвлжиж байгаа маа. Отороор. Тэгээ сүүлийн үед яг туурайн зууд болж байна. Олон газрын мал ирээд. Гэхдээ энэ гурван сум Өмнө говь, Дунд говь аймгийн сумдууд сүүлийн үед одоо их хэмжээгээр хөөж тууж малчтыг өвлжөнтэй байхад нь тавгүй байдлыг үүсгэж байгаа маа. Тийм учраас энэ аймаг хооронд хэлэлцээ хийж малчтыг одоо үйлжүүлэх, хаваржуулах. За тэгээд бас эрүүл мэндийн үйлчлэгээ үзүүлэх. За мал эмнэлгийн үйлчлэгээ үзүүлэх. За түрүү бас зарим гишүүд хэлжсэн тэр түлшний асуудал байдгийн говийн сумд ч хамгийн хэцүү юм. Түлш бидий. За 3-4 асуулт асуучлаа. За эхнийхэн дээр өвс тижээлийн нөөцөө яаж нэмэгдүүлэх гэж байна вэ? Ялангуяа хавар гэдэг дээр онцгой байдлын дарга хариулж байгаа. Наян 3 дугаар микрофон. Онцгой ерөнхий газрын дарга Бадрал. Тогтсон гишүүний асуултанд хариулъя. Ерөнхийдөө нөөцийн асуудал бид сая ярьсан. Шат сайдын мэдээлэлд орсон. Үлдэгдэл бидний нөөцөө бол ерөнхийдөө хаврыг бол урт болж магадгүй үйлчлэн тооцоогоор ерөнхийдөө орхиж байгаа ийм одоо байдал байгаа. Зүгээр маш хүндэрсэн тохиолдолд бидний нөөцсөн дараагийн шатны 20 дугаар шатны юм дууссан тохиолдолд асуудал өөрөөр ярих тухай гэж болж байна. Ерөнхийдөө бид нар энийг энэ жилдээ биш ер нь урт хугацаанд бас авч үзмээр болж байгаа. Түрүүн бас тэрүүс сайдын асуултанд гарч ирсэн. Ер нь улсын нөөцтэй бэлтгэж байгаа өвс тижээлийн нөөц норм хөрөнгийг бол нэмье гэсэн юм санал байгаа. Цаашдаа ерөнхийдөө өвс ялангуяа аймаг орон нутг дээр бол ер нь урт хугацаанд аймаг орон нутгийн одоо гамшин сан гэдэг юм зүйлийг байгуул зүйтэй болов гэж харж байгаа. Ялангуяа энэ өвлийн хүндрэлийг давах үед бол урсан сэрэлт сангийн аймаг орон нутгад байгуулж өгөх мэдээж тодорхой хууль эрхчийн хүрээнд бас энэ эрхийг нь олж өгөх юм зайлшгүй шаарддаг байгаа гэдгийг бас хэлмээр байна. За тэр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их усүрээр нэг Оросоос авсан тижээлийн асуудал тийм ээ. Чойш дарга. Наян 4 дугаар микрофон. За тогтсон гишүүний асуултанд хариулъя. Тэр улсын төсвийн
Өөс зээл гараад 44 сая төгрөгийн зээл шийдвэрлэж өгсөн байгаа. Эндээс одоогийн бодлоор 34 аж ахуйн нэгж зээл авахаар гэрээ байгуулагдсан, бодлогын гэрээ байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар орж ирж байгаа тэжээл бид нар яг галийн мэдээг аж ахуйгаар дамжаагүй шууд галийн мэдээг бас харж байна. Энэ дээр бол 9610 тонн тэжээл одоо орж эхэлсэн. За эндээс яг малчтын гар дээр борлуулсан байгаа тайлан мэдээг бид нар харж байна. Энэ дээр бол 5239 мянган тонн тэжээл малчтын гар дээр борлуулагдсан байгаа. За борлуулах хэлбэрийнхээ хувьд бол хэд хэдэн хувилбараар борлуулалт хийгдэж байгаа. Бэлэн мөнгөөр бас арилж ялахаас гадна малчт маань бас төдийлөн бас бэлэн мөнгөний дутагдaltaй байдаг. Тэгэхээр зэрэг ноосны урамшууллаар болон мал махаар солих энэ арилжаагуудыг бас илгүүлсэн. За тодорхой хувь аж ахуйн нэгжүүд энэ борлуулалтаа бас сайжруулахын тулд малчттай бас уламжлалт арилжаа хийдэг энэ дагуугаа бол бас зээлээр бас нэлээдгүй хувь гаргасан байгаа. Энэ тодорхой хэмжээгээр одоо бас энэ ноолуурын цагаар ноолуур бэлтгэлийн үеэрээ бол бас иргэд төлнө гэсэн байдлаар аж ахуйн нэгжүүдтэйгээ гэрээ хийгдээд нэлээдгүй хувь нь буюу нийт борлуулалтын 34% нь бас энэ зээлээр бас борлуулалт хийгдсэн ийм талтай байгаа. Бэлднэр нь бол нэг бэлэн мөнгөөр одоо арилжаасан 59%тай байгаа. Урамшууллаар нэг 6% нь байна. Энэ байдал маань энэ 2 сарын 5-ны хүртэл хугацаанд бас нэлээдгүй нэмэгдэх төлөвтэй байгаа. Мал махаар бас тодорхой хувь нь борлуулагдсан. Арьс шир түүхий дээр ч гэсэн бас борлуулж байгаа юм нөхцөлөд гарч ирж байгаамаа. Өвөрнгай аймгийн хувьд одоогийн байдлаар нэг хужиртын цэгийг нэмээд нийтдээ 20 газарт бас нийт борлуулалтууд нь явагдсан байгаа. Нийтдээ 399.7 тонн өвс тэжээл хэвэг хорголжийн тэжээл бол өнөөдрийн байдлаар борлуулагдсан байгаа. Үүний 260 тонн нь бол хэвэг байна. Нийтдээ нэг 20 сум дээр нэг доотлих нь 5 тонн түүнээс дээш ялангуяа аймгийн төв дээр бол нэг 50 тонн хүртэл хэмжээгээр 55 тонн борлуулагдсан юм мэдээлэлүүдтэй байгаа. Отор 3 дугаар асуултын хувьд л энэ отроор яваа малчтад зохицуулт бид нар засгийн газраас хүн сүдэн аж ахуйн хөнгөлдрийн сайд бас мөн нийгмийн хамгаалалт хөтөлмөрийн сайднаар энэ отор нүүдлийн зохицуултыг хийх ажлаар бас намар ажилласан байгаа. Дундгов аймаг дээр бас Дундгов аймгийн засаг даргатай, Өвөрнгай аймгийн засаг даргатай 3 талын 3 сая хэлбэрээр бас уулзалт хийж отор нүүдлийг бас хүлээж авах, зохицуулт хийх, явж байгаа малд бол бас эрүүл мэндийн бичиг одоо гарал үүслийн тодорхой байх, ямар вакцинтай хамрагдсан эсэх энэ талын шаардлагуудаа бас харилцаа. За нэмээд хариулчих микрофоныг нэмээд нэг өгчих 1 минут. Баггүй. За тэгэд ер нь энэ тэр Дундгов аймаг дээр бол бас Өвөрнгай аймгийн уртлын сумдууд болон Дундгов аймагт отроор яваад байгаа газар дээр бас нэг анхаарах зүйл маань бол үнэхээр туурайн зул болохоос бас сэргийлэх шаардлагатай байсан. За тэр дагуу бол бас шинээр нэмж авахгүй баг. Урт хөлийн малаа бас өөр заасан бэлчээрд бас тодорхой хэмжээнд хүргэж энэ үнийг даван туулъя гэдэг энэ гихмичлэнгийн зохицуулалтын арга хэмжүүдийг аваад тохиролцож тал талаас тохирсон байгаа. Мөн отроор очиж байгаа малчтаас бэлчээрийн одоо янз бүрийн дарамт шахалт үзүүлэх төлбөр нэх энэ байдлуудыг бол гарахгүй байя гэж 3 тал гурлаа бас тохиролцож энэ зохицуулалтын ажлууд хийгдсэн. За тогтцорон гишүүний асуултанд яхан бүрэн хариулмаар ах юм. Отроор өвлөж байгаа малчтад мал эмнэлгийн тусламж үйлчилгээ, бас хүн эмнэлгийн тусламж үйлчилгээг ямар хэлбэрээр зохион байгуулж байна. Эцэст нь бас нэг түрүүн бас нэг гишүүн асуугаад дутуу хариулдаг. Энэ хэн хариулах хэвээр бэ? Энэ түлшний асуудал яриад байна шүү дээ. Яг одоо тэр говийн бүст өвлөж байгаа энэ малчт чинь нөгөө мод төлөө олддгоо ховор байдаг гал алдж байна. Тийм учраас энэ төлсний асуудлыг ер нь яаж хангамжийн асуудлуудыг яаж шийдэж байгаа юм бэ гэж байна. За хэн хариулах вэ? 83. 80. За 80 дугаар. За өнөөдрийн энэ нөгөө Улсын хурлын гишүүний асуулгыг бүх малчид өнөөдөр үзэж байгаа учраас энэ малчтад биш маш тодорхой мэдээллүүд өгмөр байна ажлын хэсгийнх. Үнэн бодтой хариуцлагатай ийм мэдээллүүд өгмөр. Буян жаргал эрүүл мэндийн ав. За эмнэлгийн тусламж үйлчилгээний хувьд бол манай ям 14 хоног тутам орон нутгийн сумдад байгаа болон отроор явж байгаа өвлжилт хүндэрч байгаа сумдад байгаа жирэмсэн эмэгтэй 5 хүртэлх насны хүүхэд
өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийг бол байнга авч байгаа. За энэ мэдээлэлээ сум хооронд солилцуулах, аймаг хооронд бол ингээд солилцуулаад мэдээгийн танаас өмнө тийм хүн ингээд очсон байна гэдэг мэдээллийг бол ингээд өгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. За аймагуудын хооронд бол цахим хурлыг бид нар ер нь бол тогтмол зохион байгуулж аль аймагаас аль аймаг руу байдал ямар байгаа юм бэ гэдэг мэдээлэл аваад холбогд харах хэмжээг нь тэр дор нь авч явуулж байгаа. За зайлшгүй шаардлагатай эмийн хангамжуул сумдын эрүүл мэндийн төвд ер нь бол 2 сарын нөөцтэй тэгээд энэ эмийн хангалт бол 83%-аас дээш байна гэсэн ийм эмийн хангалттай байгаа. За эрүүл мэндийн сайдын албан даалгавар гарсан энэ үйлчлэлтэнд хэрхэн бэлтгэв төлөвлөгөө нь ямар байх вэ гэдэг энэ дээр бид нар хяналт тавиад ингээд ажиллаа явуулж байгаа. За мал эмнэлгийн үйлчлэгээний талаар. Одоо таны өмнөөс тодруулаад байна л да, дутуу асуугаад байгаа юм чинь тий. Танд өгч хэрдэг ягаад тэгээ бүх асуултуудыг бичиж аваад байгаа. Тэгээд нөгөө дутуу хариулчихгүй тулд нэлээд ингээ ажлын хэсгийнхнаас нэг үсэл асуугаад байгаа л да. За мал эмнэлгийн үйлчлэгээний талаар 81. За мал эмнэлгийн үйлчлэгээний хувь дээр бол мал эмнэлгийн үйлчлэгээ хувийн ажил үйлчлэгээний нэгжүүд гүйцэтгэж байгаа. Тухайн отороор очисон газраас тэр өөрийн орон нутг дээр байгаа ч гэсэн тэр. За нөөцийг бол орон нутгууд хувийн нэгжүүд өөрсдөө бүрдүүлэх ёстой. Гоцгалдуурт болон халдвар төвчөндө тэмцэх вакцины нөөцийг бол төрөөс буюу засгийн газраас өгч байгаа. За бид гол шаардлага бол отороор хойж байгаа малчтад бол мал эмнэлгийн үйлчлэг шинжилгээнд бүрэн хамрагдсан вакцинжуулалтанд бүрэн хамрагдсан ийм малал очих. Хоёрдугаарт өрхийн дэвтэр гэж байгаа. Мал эмнэлгийн дэвтэр. Энэ дэвтэртэйгээ заавал очиж тэрэн дээр бичлэлтэй хийсэн байх ёстой гэсэн шаардлага тавьж тухайн хүлээж авч байгаа газар шалгаж байгаа. За өвөр хангаан хувь дээр үнэхээр дундгой бол одоо бол үнэхээр эрсдэлтэй байгаа. Би одоо сая шадар сайд хэлсэн отор нүүдлийг зогсоох төр одоо хязгаарлах асуудал. Дунд говьд одоо баруун тишээ нүүж байна энэ шүлхий. Дунд говь дээр одоо 6 сум болчлоо. Дандаа баруун чиглэлээр хандаж байгаа. Тэгэхээр би өрсөлдлийг бол харгалзаж үзэж байгаа өвөр хангаан нүүдлийг бас зохицуулах, ялангуяа өвөр хангаад хөшиг үүсгэж вакцинжуулалтын хамгаалтын зурус үүсгэх асуудлыг бодлогоор ойрын хугацаанд ингэ шийдэнэ. За ер нь бас цаашдаа бас энэ малчдын өөрсдийн хариуцлага гэдэг асуудлыг бас бид нэр өндөржүүлэх ёстой. Бүх тал дээр бас бид нар энийг ажиллаж байгаа. Хэвлэл мэдээлэлчтэл орон нутгийн мэргэжлийн байгуулагч гэсэн энэ дээр ажиллаж байгаа. Баярлалаа. За Бадрал дарга тад түлшийг бүр нэ тодтогоод хариулаад өгөөч. Нэг нь тэр унааны түлшний хангамжийн асуудал отор нүүдлэр үйлдэж байгаа малчид. Хоёрдугаарт нь нөгөө түлх түлшний асуудал яриад байгаа ч тийм үү? Докторцор гүшүүнэ те. Энэний хангамжийг л асуудал яриад байна л да. Наян 3. За би докторсын гишүүний асуултанд хариулъя. Онцгой ерөнхий газрын дарга Бадрал түрүүн бас чин зэрэг гишүүний асуултанд хариулж ирсэн л да. Ер нь альва гамшигын нөхцөл байдал, онцгой нөхцөл байдал үүсэгүй тохиолдолд хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэх өөрөө бас хориод явдаг. Нэгдүгээр асуудал. Тийм учраас энэ манай гамшигаас хамгаалах тухай хуулийг заалт байгаа. Манай иргэдийн өөрийнхөө эд хөрөнгө амь насныхаа төлөө хүлээсэн тийм үүргүүд байдаг. Энэ үүргийнхээ өрөөндөл түлшний асуудал ирдэг болоо гэж бодож байна. Ямар нэгэн байдлаар өнөөдөр онцгой нөхцөл байдал, гамшигын нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд энэ түлшний асуудлыг бол бид нар шийдэхгүй гэж ойлгож байгаа. Ялангуяа отроо явж байгаа малчтны нөхцөл байдалд. За тэр машин техник тоног төхөөрөмжийн түлшний асуудал гэж ярьж байгаа. Хүмүүнлэг, мал эмнэлэг, төрийн үйлчлэгийн асуудал, цагдаагийн байгууллага, онцгой байдлын байгууллага энэтэй холбоотой энд гарч байгаа түлшний асуудал ерөнхийдөө гамшигаас хамгаалах, гамшигаас урьдчилан сэргийлэх, зодын эрсдлийг даван туулах энэ аймаг орон нутаг сумдын өөрсдийнх нь төлгөө өгч идэг. Энэ төлгөөнийхөө өрөөнд төсөвтэй суудсан энэ зарлаараа ингээд явж байгаа. Хөрөлцөхгүй байгаа гэсэн асуудал одоохондоо ямар нэгэн аймаг сумдаас ирээгүй байгаа гэдгийг бас та бүхэн тодорхойлъя. За инх төвшин дарга нэмж хариулах юм байна. Энэ одоо бүх зүйл ингээд нэг дээрээс явах юм шиг бас ойлгочих үү дээ. Одоо энэ яригдаад байгаа юмнууд ч ер нь тийм л болоод байна шүү. Тэр яах вэ? Тэрийг яаж хангах юм гэл ингээд яваад байдаг. Энэ жил чи өөр нь харьцсангуй бас одоо бурхны авралаар өдийг хүртэл бол нөгөө нэг анх намар төсөөлж ирснийг бодох юм бол гайгүй өнөөдрийг хүрчлээ шүү дээ.
Тэгээд улсын төсвийн тодтголоор чинь 50 тэрбумын асуудлыг шийдээд тэрнээс чинь аймагуудад 250-аас 350-ыг тийш нь бас одоо тэр түлш мүлш шиг асуудлаа зохицуулагч тийш нь хуваарлаад ингээд одоо л энэ улсын нөөц рүү орох гэж шүү дээ. 1 сарын одоо өнөөдөр ч хэдэн болж байна 19 гэхэд л одоо улсын нөөц рүү орох гэж байна. 50% ингээ гаргаж байна. Одоо үйлсийг гаргана. Улсын нөөцөд байгаа юу вэ? Тэрийгээ бол хүндэрсэн үед бол өгнө, хуваарлна. Тэгвэл тех хэвээр. Гэхдээ энэ орон нутаг аймаг сумын удирдлагууд малчид маань бас одоо энэ дээр яг эрвийхээр зүтгэж байж хамжиж байж хүчээ нэгтгэж байж л одоо цаашдаа ер нь явна шүү. Энэ жилийн хувьд бол одоо ингээд ийм ярьж байна. Өнгөрсөн жил ихэд л одоо ингээд би хэд хэдэн аймгаар явсан. Аймгийн одоо тэр сум аймгийн удирдлагууд хэд хэдэн хүнтэй таарлцсан. Наадам тойрол яваад байсан. Танай аймгийн байдал ямар байна? Зуншлах маш муу. Өвс байхгүй. Тэгээ яа гэж бодож байна? Мэдэхгүй одоо тэгэл болох л бах та. Тэгэл дараагийн наадам дээр очиход мөн тэн дээр таарлж л байсан. Тэгэхээр энэ нь бол бас одоо тэгээд намралууга тулгаал ингээл ийм байдал орж байгаа. Харьцангуй харин энэ одоо өвлийн хувьд бол бас одоо төсөөлж ийснаас өдий хүртэл харьцангуй шүү. Харьцангуй гайгүй ингээд яваад ирчлээ. Ер нь дараагийн жилээс бол ер нь энэ аймаг орон нутаг малчид улсын их хурл засгийн газар ерөөсөө л энэ өвөл болно гэдгийг эртнээс л энэ бэлтгэлээ хангах ажил дээр л одоо эрвийхээр зүтгэхгүй болохгүй. Тэгжвэж л одоо хүндрэлийг давж туулнаа тэгжвэж өвлийн ард хатуу өвлийн ард гарнаа. Энэ дээр одоо засгийн газар анхаарнаа ер нь. За, хаяр багш.